За би бол Сэлэнг аймаг Шаамар сумын ундрагч компани агроном Батүлэг гэдэг хүн байна. Манай компани бол одоо Шаамар сумда үйл ажиллагаа хийгээд одоо 20 гаруй жил болж байна. Энэ жил нь нэлээд гантай байсан. 7 сараас эхлээд хур бороо багтай байсан. Бараг 50-60 хоног бороо багтай. Дээрээс нь түүмэртэй байх. Тэрнээсээ гадна бид хэд бол цаг урдаа зохицуулаад бүр бордоо цацаад нэлээд боломж авсан гэж энэ жил бол дүгнээд байна. Нийтдээ 600 гад үр тариа арабс бас хүнсний ногоо баг зэрэг тарьсан. За нэг иймэрхүү үйл ажиллагаатай энэ жилийн намрыг авсан да. Энэ тав тэр одоо энэ арабсын талбай дээр сууж байгаа энэ харахад бол их сайхан ургацсан байна. Энэ жил ерөнхийдөө ингээд харахад бол манай тариаланчид хүнсний улаан буудаан тариалтыг бол бууруулжээ. За арабс төлхөө тариалсан байна гэж байна. Тэгээд ер нь зүгээр энэ арабсан дээр ялангуяа арабсан дээр хөнөөлт ирвэхэ шавж орохоо нэлээд гарч одоо ургац нэлээд унсан гэсэн ийм байдал дүр зураг одоо харагдаж байна л да. Тэгэхээр энд бол ингэх сайхан байна. Зүгээр байгаль цагуурын ийм тааламжтай үе болоод өнгөрвөө. Нэг бол одоо та бүхэн бас энэ дээр ургацаа одоо сайжруулахын тулд бордож тордуу. Тий, энэ жилийн хувьд бол нийт тариаланчтай арабсан дээр ирвэхэ гарсан. Манай талбай дээр ч гэсэн мөн адил гарсан. Бид харин гарахаас өмнө 2 удаа шавжны хороо цацсан байсан тулдаа хамгаалж авч үлдсэн. Зүгээр тэр одоо бол миний харж байгаагаар бол нийт оруулж ирж байгаа ургамал хамгааллын байц зарж байгаа газруудаас яг ямар хортон шавжинд нь нөлөөлд юм бэ? Ямар хортон шавжинд нь нөлөөлдөг юм бэ гэдгийг тариаланчид маш сайн анхаарч авах хэрэгтэй. Тэгэхгүй шавжны хор гэл ийм хор байна гэд тэрийг нь авчдаг. Тэр нь тэгээд яг ямар хорондоо шавжиндааш нөлөөлөд байгааг нь мэдэхгүй би шавжнаар цацсан байсан чи ийм болчлоо. Одоо яах вэ гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр шавжны хор нь яг ямар шавжиндаа үйлчлэх юм те. Өвчний хор нь яг ямар өвчнөдөө үйлчлэх юм. Эсвэл энэ хосолмол юм уу, хосолмол биш юм уу гэдгийг маш сайн анхаарч авахгүй бол одоо энэ жилийн байдлаар нийт тариаланчтай арабс тарьсан талбай бол бараг 30-40% та ер нь унсан баг. Манай дээр ч гэсэн бас адилхан гарсан. Гарахаас өмнө бид хэд нэг жоохон цацсан байсан нөлөөлсөн. Гарсныхан дараа бас дахиж цацсан. Тэр нь бас азараа гайг ургац авахд бол хүрсэн гэж би бол харж байна. Энэ хорны тэгвэл ерөнхийдөө мэдээл муутайгаа байсан л бас нэг жоохон алдаа боллоо л гэж хараад ах шиг байна тэгвэл тий. Нэг талаараа. Тий, тэр бол ерөөсөө одоо оруулж ирж байгаа газрын ч буруу, худалдаж авч байгаа хүнийч буруу. Мэдээж оруулж ирж байгаа газар бол тариаланчтайгаа бодоод аль болох тий хямд тосор үнэтэй нийтлэг байдаг шавж өвчнөд зориулж юм авчирж байгаа. Гэтэл энэ жилийн гарсан ирвэхэ бол ерөөсөө анх удаа ерөнхийдөө бараг гарсан шавж байхгүй юу? Ерөнхийдөө бид нар чинь юу гэдэг вэ? Шавжнаас хамгаалахдаа за нэг царцаа ирвэхэ те элбэг байдгаас хамгаалсан бол энэ жил чинь бол одоо тэр нэг бор ирвэхэ авгалдаатай гараад ерөөсөө одоо ингээд тариаланчтай гэвгүй байдалд оролцож байгаа байхгүй юу? Яг гарсныхан дараа шууд очиод авахд бол айгаа эрсдэлтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь эхлээд юмнуудаа сонгоцсон байгаад аль 4-5 сард ургамал хамгааллын компаниудтай гэрээгээ хийцэн за тийм шавж хор өвчөө авчин тэрийгээ тэгээд яг хугацаанд нь цацдаг бол гадаад чинь бол тэр гарж ийн одоо тэндээс очиод авчна гэд бүх юм бэлэн бичдэг. Гэтэл манайх чинь оруулж ирж байгаа зүйл нь хязгаарлагдмал. Тэгээд байгаа зүйлийг л ерөөсө хуваагаад авдаг. Тийм асуудалтай. Тэрэн дээр л жоох анхаарах хэрэгтэй л гэж би одоо анзаараад байгаа энэ ерөнхийдөө бол. За бордооны тухайд ер нь одоо ямар бордоо хэрэглэв? Энэ ургамал үр тарианд яаж нөлөөлөв энэ жилийн тухай тийм ээ? Тэгээ энэ жил бид нар ч одоо маш гантай жил тохиоллоо. Зарим газар бол 70-80 хоног бороо ороогүй. Дээрээс нь гантаа тулдаа тэр ч одоо дулааны хэмбэр асар өндөр байлаа шүү дээ. Тэгээ тэрнгөө төмөр гарлаа. Манайх дээр бол стресс тайлах био ундрагын бордоог хэрэгэлсэн. Тэрэн дээр нэмэх нийлмэл бордоо навчаар өгсөн. Энэ жилийн зүгээр туршлагаас харахад бол хөрс боловсруулалтаа сайн хийцэн байх юм бол навчаар бордоход бол боломжийн гарч ийн гэж би бол харж байгаа. Дээрээс нь манайх ч нэг 50-60 хоног бороо ороогүй талбай өдөрт нэг 15-6 центнер унж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бордоог бол зохистой хэрэглэх хэрэгтэй. Утга учиргүй одоо бороо ороогүй байх чинь 1000 бордоод нэмэр байхгүй шүү дээ тэр чинь. Авах шимжил жилэн чигээ авч чадахгүй жах чинь бордоо гэдэг юм бол хатчихна. Тийм учраас чихтэй үед нь ямар бордоо хэрэглэх үү те стресстэй үед нь ямар бордоо хэрэглэх үү тэрийгээ сайн харж агаад бордоо авах хэрэгтэй болов уу гэж би анзаараад байгаа. Манайх ч одоо био ундрагын биогум биостим хоёрыг Улаанбаатар арабсанд хэрэгэлсэн. Хэрэглэхдээ бид нэр Кемтекийн оруулж ирж байгаа Ярагийн нийлмэл бордоогоос хэрэгэлсэн. Хэрэглэхдээ бид хэд 2 компаниас аваад
Уул хамгааллын газар дээр шинжилгээнд оруулаад нэгнтэйгээ үйлчлэх нь хэр байна. Тэр доторх амьд организм нь үржиж гин үү, өгч гин үү гэдгийг шалгуулад тэгээ ургуул хамгааллын газартайгаа хамтраад ажиллаж байгаа. Тэгэхгүй манайхан чинь бас нэг дутагдaltaй тал нөө бордоо дутчихж гээл энэ тэндээс бордоо аваа цацчихдаг. Тэгээ нөгөө бордоо нь үйлчж байгаа ч юм уу, үйлчлэгээгүй ч юм уу мэдхгүй. Гэтэл хүн өөрөө цацхтаа за бордоо цацсан ч үйлчлэнэ гэж бодчихдог. Одоо бүх юм шинжилгээгээр гарч ич тэрийг л харах хэрэгтэй. Тэгжээ цацах юм бол ашигтай. Ер нь харж байхад бол манайхан бол бордооны хэрэглээ тэр зохистой хэрэглээ гэдэг дээр бас жоохон дутуу төлмөг л харагдаад байгаа юм л та тийм ээ. Яг манай дээр бордоо гэдэг зүйл их бага байна. Миний харж байгаагаар. Дээрс нь айгүй үнэтэй. Тэгэхээр тариаланчид бол за одоо гадаадад авч ярих юм бол бордог бол маш олон цацж байгаа байхгүй юу. Тэгээ улиралд бараг 3-4 удаа цацж байна. Гэтэл тариаланчид ерөөсөө ганц юм 2 л цацах боломж байгаад байдаг. Яг тэгэхээр оруулж ирж байгаа бордооны үн маш өндөр. Тийм л асуудал байгаа тариаланчид. Мэдээж бордоо цацах бол хэрэгтэй. Хугацааг нь тааруулах л хэрэгтэй. Технологийн хувьд одоо ер нь яаж ямар юм мөрддөг барьж байна. Одоо технологийн хувьд манайх бол би харж байгаагаар манайх ч угаасаа гандуу газар. Монгол улс чигийн хувьд их бага. Тийм учраас хөрс боловсруулалтыг л маш сайн хийх хэрэгтэй. Намрын хөрс боловсруулалт, хавар тарилтын өмнөх хөрс боловсруулалт. Шуудаар тарих юм уу, шуудаар тарихгүй юм уу гэдгээ. Шуудаар тарьсан үед бороо хуртай байх юм бол мэдээж гайгүй ургана. Боловсруулаагүй хөрстэй газар бороо бага урах юм бол тэгэл урахгүй. Тийм л асуудал. Та өөрөө чинь хувьд ер нь одоо ямар технологи мөрдөж байна? Өрнш яаж байна? Механик өрнш, хими өрнш гэл одоо заагаад байгаа шүү дээ, тий? Хими ураншиг би бол нэг бас их авч хэлцэхгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед бол хими ураншиг хийж хөрсний хамгаалалт үүснэ гэж яриад байгаа. Гэхдээ бид нар манай жишээ компани дээр бол намар ураншаа хийчихэд дээрэс нь хавар тарихын өмнө бууц цацж байна. Заримдаа бол цаг хугацаанд таарах юм бол намар хавалт хийхээс өмнө бууцаа цацаал боловсруулалтаа хийж байна. Хамгийн гол нь бууц цацах ч одоо ямар ч бордоноос илүү чигийг хадгална. За үрийн сонголтын дээр яаж гарч байна тийм ээ? Манайх бол үрийн сонголтон дээр ингэдэм. Улаанбуудаан дээр бол манайх худалдаж авсан үрээ сангаас авна. За сангаас авсан үрээ бол ямархуу ургац өгсөн тий тэр жилдээ гайгүй ургац өгсөн бол тэндээс үр аваад 2-3 жилдээ тэрийг давтан тарьчаад тэгээ ургацын чанар муудаад ирэх юм бол солих үр. Түүнээс л үрийг бол байнгын солиодох шаардлага байхгүй гэж би бол хардаг. За мэдээж хэрэг үр талбайдаа таараад зөгчөж байгаа бол тэр үрээ дахин тарьж болно. Үр муудаад ургацын чанар алдаад ирэх юм бол үрээ солих шаардлагатай гэсэн юм. Юу баримталтай. Гайгүй ургасан талбайгаас үрээ авцсан байх юм бол эргэжил яаж иж байгаа л тарьчих шүү дээ. Үр олдохгүй л хэцүү. Олдлоо гэхэд муу үр тарьчих юм бол бүр баларсан юм бэл. Тэгэхээр үрийг нөөцлөх хэрэгтэй. Дотоодын үрээс ер нь зүгээр манайх чинь дархан сортын үрнүүдийг сайхан ургаад ургац өгöd байгаа харагдаад байна шүү дээ тийм ээ? Тийм. Манайх бол дархан 144-ийг тарьсан байгаа энэ жил. За тийм. Дархан 144-ийг нойлол уржнаа авсан. Одоо 3 дахь жилдээ тарьж байгаа энэ жил ингээд. Тэгэхээр дархан 144 болон дархан юу гэдэг дархан сортын өрүүд гант төсвөртэй гол нь. Манайх ч одоо чиг багтай газар байгаа. Тийм учраас ерөнхийдөө гант төсвөртэй тийм үрийг авч тарих юм бол ядаж эрсдэл багтай. Ургац алдаад байгаа тэр гол одоо алдаанууд нь юу вэ? Өөрөө зүгээр залуу хүнийг дүгж бодож явдаг. Агроном ч юм биш та бас та өөрөө тий. Яг ургац алдаад байгаа шалтгаан бол мэдээч хэрэг олон жил нэг ургамлыг тарьж байна. Гижил би харж байгаа зүйл. Би бол одоо тариад аав ээжийнхээ доор тариад 10 жил болж байна. Нэг талбайг мэдээч хэрэг нэг хүн байнгын цөв хийдэг юм бол уйлна. Тэрнтэй адилхан нэг талбай дээр байнгын будаа тариад байх юм бол тэрний ургацын чанар ч адилхан буу. Тийм учраас хөрсөө сэлгэн тариад. Байнгын нэг ургамлаад нэг талбай дээр тариад байх юм бол мэдээч хэрэг тэр чинь жил ирэх тусам буураад байна. Энэ бордог ингээд яг нэг технологи хэрэглэх нэг юм технологи биш дарах тийм ээ. Одоо ингээд тодорхой хэмжээгээр ингээд тэдэн градусд ингээд бүлээсгэж жагаад ингээд гад одоо тийм тун хэмжээгээр цацах ёстой ч гэдэг юм уу. Энэ нэг юм заавар зөвлөгөөг нь одоо яг мөрдөөд явж чадж гин үү яаж гин гэдэг юм бас жоохон энэ нь эргээд тэр нөгөө таримл ургамлын ургацтай алдаа гаргаснаас одоо ингээд нөлөөлөд ийнүүлэх шаардлагатай байгаа юм л та. Тийм тэр бол үнэ. Мэдээч хэрэг тэр цаанаас гисэн заавар зөвлөмжийг манай одоо жишээ нийт тариаланч 100% биелүүлэхэд үнэхээр хэцүү байдаг байхгүй. За мэдээч хэрэг гадаад улсад бол бүгдийн сайхан за иймэрхүү градустай юу яач дийлэх чинь тий. Одоо яг эдийн хугацаанд цацна гэж. Бид нар чинь өөрсдөө нөгөө цаг хугацаатай тэгээд энэ хурд хундаасаа хамаарж ажиллаа хийдэг учраас
яг хэдэн цагт нь хэдийдэн цацах гэдэг чинь өөр хугацааг нь багасгал өчөж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох стандартаа дагаж мөрдөн өдрийн 20-30 градусын халуун байхад чинь хор бордоо цацаад ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Харин цацаал яваад харагдаад байгаа. Яг мэдээж хэрэг тэр чинь цацлаа гэхэд бас үйлчлэхгүй гэсэн үг бол биш. Мэдээж үйлчлэх нь багасаад харна. Тэр хүн цацж байгаа нь мэдээж хугацаанд нэг дамжихгүй гэж болно тий. Тэгэл олон төрлийн зүйл байна л да ер нь бол. Аль болох л стандарт тий цаанаас гэсэн заавар зөвлөн шиг дагаал. За 100% биелүүлдэг юм ахэд нэг 70-80% та биелүүлэх юм бол таны урагчсандээ тэдний чинээрээ 70-80%-аар өгснө л гэсэн үг. Ажиллах хүч шүний нөөцийн асуудал нэлээд яригддаг болчлоо. Зөвхөн энэ дээр өөрөө бас залуу тариаланч хүний хувьд ер нь ямар бодолтой вэ? Тэр бол хангажуулагч агроном гэдэргээ тийм ээ. Нааг баг байхад манай компани 40-50 хүнтэй байсан. Бүх хүмүүс ерөөсөө тариа бариад дээр л ажиллах хүсэлтэй байдаг гэсэн. Олуулаа. Бүх оюутнууд ирдэг. Тэгээд хүүхэд байхад ах эгч нарыг хараад ийм олуулаа ажилт юм ямар гоё юм бэ гэж харддаг байсан. Гэтэл одоо бол ерөөсөө нэг компанид 5-6 хүнээс хэтрэхгүй л болчиход байна. Тэр нь бол угаасаа тэр ажиллах хүчний нөөц дутагдaltaй. Түүнээс шүүгээл тэгээд 5-6 хүн 20-30 хүний ажлыг хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэл тийм учраас л тариа барьгаа одоо энэ үр тарианы компаниуд хомигдоод байна гэсэн үг. Ажиллах хүчгүй учраас за одоо ингэ дийлэхгүй нэ би дийлэхгүй нэгэд ажиллуулж чадахгүй болоод байна. Миний харж байгаа. Гэтэл манай компани дээр ч одоо бас 20-30 лал байсан. Одоо бас л нэг ажилтан ч одоо юу гин 10-аад хүрэхгүй л хүн биш шүү дээ. Үндсэн ажилтан нэг 5-6, туслах ажилтан нэг 4-5-ыг аваад намрын ажлыг барьж. Жил ирэх тутам хүний нөөцийн асуудал айгүй хүн дээр өндөгч. Урд нь бол улсаас цэрэг, оюутан, туслах ажилчид инээ тэрэгэд өгдөг гэсэн бол одоо тэр хугацаа нь өгсөрөөд л намрын ажил дуусчдаг. Аль намар эхлэхэд л тэрийг өгнө гэж ярьсаар л намар ажлыг дуусчихад нөгөөх нь батлагдчихж байгаа. Батлагдчихэдэг. Гэтэл бид нар хугацаатай ажилдаа 9 сар гэхэд 7 сар тэр ажлаа зохицуулаад 9 сар тэрийг биелүүлсэн байх хэрэгтэй. Гэтэл бид нар яг намрын ажил болж хад 9 сард эхлээд 11 сар дуусгаж хахад за хүн авах юм уу гэдэг. Энэ асуудал бол айгүй хүнд. За мэдээж хэрэг тэгэл хувийн байгууллагад ажиллаж байгаа өөртөө хүн хүчээ олох нь нэгдүгээр асуудал. Тэг хүнээс гуугаад авахгүй. Тэгэл яаж ажиллах одоо тэгэл тэр газрын л одоо ер нь зүгээр цалин өсөлттэй холбоотой ирэхгүй байх уу? Эсвэл ажиллах тийм хүсэл зориг тэмүүлэл байхгүй болчихоо. Цалин бол мэдээж хэрэг газар тариалан компаниуд чинь маш өндөрөг амлдаг шүү дээ. Яг тэгэхээр хугацаатай ажил учраас өдөр шөнөгүй ажиллана. За ингэж хүнд ажил хийдэг учраас за та нарт эдийг өгье. Байр хоолоор нь хангая тий. Гэд одоо энэ газар тариалан компаниуд хүн болгонд хэлж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хүмүүс маань ирэхдээ одоо юу гэдэг нэг ширээний цаана ажиллах байгаа юм шиг л амар ажил боддог юм шиг байна. Тэгэл ирдэг дээрэс нь бодсоноор нь байдгүй тий. Цаг нартаа биш учраас нэгт ядарна. Тэнгүүт нөгөө хийж чадаагүй, хийж сураагүй улс учраас угаасаа ажиллаж чадахгүй юм бэл. Залуу хүмүүсийн хувьд бол угаасаа төлөвшөөг байгаа учраас энэ хүнд ажлыг ямар ч хийх боломжгүй. Бид нар ч одоо 24/7 ажиллаж байна. Унтах цаг нь бага байна. Гэтэл залуу улсууд чинь унтах цаг нь хэрэгтэй. Тэгээд шантрах асуудал үүсэж байгаа. Түүнээс бол ажиллах хүч чинь бол манад байгаа. Байгаа тий. Гэтэл тэдний зүгээр ажиллах хүсэлгүй л байгаа. Мэргэжлийн агроном, механик, операторууд ер нь хэр алдцтай. Ер нь бага шүү дээ. Бага л байна уу? Тий. Тариаланчид бол одоо агроном гэдэг хүн ерөн цөөхөн. Тэгэл нэг нэгнээсээ уцтаж асуун. Одоо ингүүл яах вэ? Ерөөсөө нэг нэгнээсээ л тусламж гуйж байгаа шүү дээ. Одоо нэг ингэж хийчихвэл танах яаж ийн, манах ингэж ийн, танах юу хэрглэж ийн гэл. Ерөнхийдөө нэг нэгнээсээ л зөвлөгөө авчих. Ам дамжаал тийм ээ. Тий. Ерөөсөө л ам дамжил. За нэг ойр ойрхон байгаж байгаа улсууд дундаа нэг агрономтой ч байт юм тий. Уул нь бол одоо аж ахуй хүрээлэн агрономтой байх хэрэгтэй юм байна шүү дээ. Ер нь дөрөв. Тий, агроном гэдэг мэргэжил чи өөрөө айгүй хүнд мэргэжилтэй миний харж байгаа. Би одоо агрономоос сурч төгссөн тэгээд 10 жил болж байна. Гэтэл одоо бас мэдэхгүй юм зөндөл багт. Тэгэхээр зүгээр юу ч мэдэхгүй агрономоос одоо юм мэддэг механик ч л баг дээр болчиход байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол хоорондоо зөвлөлдөж байгаа л ярил хийсэн хамаагүй л тэр. Түүнээс нэг хүний үгээр яваал за тэр нь тэг гисэн энэ ингэсэн гэл явах юм бол тэгэл дараа нөгөө хүндээ очих хаяг болчихж байгаа байхгүй. За баярлалаа. За баярлалаа ирсэнд.